Өчигдөр улсын хурлын гишүүн Ган Хуйг нийт ажил эрхэлж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь 3 сая төгрөгийн хүртэлх цалин авдаг гэдэг мэдээллийг өгсөн. Тэгвэл энэ талаар иргэдийн байр суурийг тодруулан хүргье. Ер нь бол 3 саяын цалин авдаг хүмүүс цөөхөн шүү дээ. Ер нь голцоо төрийн адвныхын л гэдэг тэгээд хувийн хөвшилд ажиллаж байгаа хүмүүс тийм 3 саяын цалин авдаг явдаг. Наад чинь удаад амжилттай нийцэхгүй байна. Надад тэгж бодож байна. Угаасаа яг гар дээр авж байгаа бэлэн Монголын сая 500 сая 600 байгаа шүү дээ. Тэр үлийн хаанаас ийм тоо баримт ингэ судалгаа аваад байдгийг нь олцтой мэдэхгүй. Сансрын юм яриад байх. Яг ард түмнээс сухам бол тийм 3 сая төгрөгийн цалин авч юм байхгүй, ховорхон байх. Байх нь байгаад хоорлах. Тэгээд дийлэнх нь бол 80% нь бараг л сая 500 сая 600 авал тэрнээс ш тийм би өөрөө л хэд өөрөө сая 600 авдаг юм. Миний иргэн тойрны ажлын газрын бүгд тэгж авдаг. Тэгээд тийм 3 сая гэдэг юм бол амьдрал дээр нийцэхгүй тэр хаанаас авсан судалгаа юм. Тэр бол тийм мэдэхгүй. Нөгөө татвар манах ч юм нийгмийн даатгалт ихэнхийн суудгаад авчдаг. Тийм биз дээ тийм цалин хэдий чиний байгууллагын цалин хэдий чиний өндөр лимиттэй байна. Татвар нь адилхан дагаад байж. Тэгээд нөгөө цалингаас цалингийн хооронд чинь дандаа л нөгөө аппликейшн зээл байд юм уу те юу гэдгийг дандаа л зээл тийм зээлтэй л байж хүмүүс явж байгаа шүү дээ. Бодлаа шүү дээ. Ер нь тэгэл яг гар дээр нөгөө нэм дадлын хэмтлээ төлөөл нэг 2 сая хүрхээтэй л авдсан шүү дээ. 3 сая яриач хүрдэггүй шүү дээ. Тэ. Үний оргуул гэж бодож байна. Тэ. Энэ ер нь 80 гаруй хувьтай гэдэг нь ер нь хэр үнний орт бол яг тухайн байгууллагаас л хамаарах тэр цалин болж байгаа юм. Тэгээ ер нь бол 80 мал арай биш уу. Тэгээ арай удаал гэж бодож байна. Арайч 3 сая хийшлээ. 2 саятай л. Хүмүүцгүй үгүй шүү дээ. Юу гэж 3 сая төгрөг авчихдээ. Тийм байхгүй шүү дээ. таны хувьд бас хэднэр цалин авдаг бол? Тэг ч одны сая гарна л авдаг шүү дээ. Тий. Энэ бол боломжгүй гэж бодож. Уг нь боломжтой ах. Тэгтэл дээдүүл нийтэд амжиж боломжуулах гэж бодож байна.